За ингээд гоё өглөө, гоё дурсамж сэргээд. Өглөө сумын төвд ингээд сэрхээр 5 дугаар анги хүртлээр сумын төвд амьдардаг байлаа. Ээж маань борцгон дээр ингээд өглөөс аасан ингээд өчтөр орой саагаад загсаасан хөөрүүлсэн өрмөнийхөө сүүнийхээ өрмийг хийгээ тавьчихдаг ингээд борцгон дээр ингээд 5 ширхэг яг борц ингээд манай гэр бүлийн ам бүлийн одоо тий одоо ах их ингээд яг бүгдэнд нь тооёсоор нь тэгээд бас манахаар байдаг байсан одоо тий ах トゥ хамаатан садаг ихч нар хүүхдүүд ингээд манай үеэлүүд гэдэг бүгдэнд нь ингээд ижлэхэн хэмжээтэй 5 борцыг хийгээд дээрэс нь өрөм хийчихдэг байсан. Тэгээд биднэрт баяр ёслол ярилж ихэр амттай зүйл олддог байлаа. Бусад үед нь бол тэгэл яг л өглөө болгон иддэг тэр гоё амттай борцог чихэргүү. Тэ өрөм нь маш гоё чихэртэй, тийм маш гоё санагддаг байж тээ. Тэ өглөөний цай, сумын төвийн амьдралын өглөөний хэв маяг их гоё штэ. Өглөө босоод өхрийнхаа тэ манайх сумын төв дээр болохоор нэг юм өхрийн сараатай дотор талд нь бас нэг 10-аад өхөртэй дугал бэрүү нийлсэн 10-аад өхөртэй. Тэгэл өхрийнхаа басыг цэвэрлэн дуглаа өхрөө гаргаж одоо тэ бэлчээрт нь гаргана гэл ажилтаа л да. Тэгээ нөгөө нэг өглөө басыг нь цэвэрлэнгүүтээ шахмал түлшихийгээд хатаана. Тэгээ магадгүй сүүлийн үед нөгөө харшил гээл хүмүүс айгүй их одоо байдаг болсон. Манай хүүхдүүдээс бас харшилтай нэг охин байна. Тэгээ би нэлээд судалсан. Тэгээ нөхрийн бааснаас бас нэг юм үнэр байдаг штэ. Тэгээ өхрийн фермер одоо байдаг хүмүүс. Тэгээ дээрэс нь янз бүрийн өхрийн одоо тэ баста орхон одоо ажил хийжсэн улсууд ерөөсөө харшилд өртөг байдаг тийм судалгаа гэдэг юм байлаа. Тэгээ миний хүүхэд наснаас бас нөгөө одоо ингээд намайг бас харшилгүй ургамлын тэ ямар нэгэн тийм зүйлгүй байх одоо тэр зүйлийн эхлэл байсан юм болоо да. Тэгээд магадгүй одоо яг над шиг хүүхэд насаа өнгөрөөж байгаа дүүнер маань үзчихэж магадгүй. Тийм бол ахнаас ингээд яг та нар шиг хөдөө өхрийн басаа цэвэрлээд шахмал түлшээ хийгээд өглөөдөө борцгоо идээд ингээд хичээл сургуультай явдаг байлаа. За тэгээ 6 сар гарахаар мэдээж яриг нөгөө тарах гал тэ гоё штэ сэтгэл тогтоол. Тэгтээ тарангуудаа би чинь шууд хөдөө цөлөгддөг байсан. Айлт ийш тийшээ бас ах トゥ хамаатан садных руугаа явдаг байлаа. Тэгээд зуны амралт бол нэг шин зүйл таних аялал гэдэг зүйл болдог байлаа. За тэгээд гоё өглөөг гоё ирч хүчтэй эхлүүлээрэ. Өнөөдөр маш сайхан ногоон одоо тансаг айгуу гоё. Өнөөдөр бол салхи савирч байхгүй айгуу гоё. Бас нэг өглөөгөр нэг ингээд нэг жоохон ингээд салхи сэвэлзээд идэг штэ. Өнөөдөр бол тийм ч зүйл алга маш гоё тайван салхи тогтун гоё тийм агаар хүртэл юм тунгалаг тэ гоё л байна да. За тэгээ бүгдэнд нь ирч хүчийг хүсье. Тэгээд багийнхаа сайхан дурсамжаар өнөөдрийнхөө ирч хүчийг эхлүүлээд өдрийг гоё зугаатай өнгөрүүлээрэ. Баярлалаа баяр та.